Өнөөдрийнхөө бүтээлээр нар хийх юм байгаа. За тэгэхээр нар маань ямар байх вэ гэхээр 3 өнгийн шавраас бүтнэ. За нараа бид нар 3 өнгийн шавраар хийх нь. За шаар, улбар шаар, хар. Хар маань ийм жоохон инж бараг ихтэндээ ийм жижигхэн ч гэсэн ихтгэхэр байна. За тэгэхээр энэ хараар юу хийх вэ гэхээр нүд хамыг хийх юм байгаа юм. За ингээд сайхан баримлын шавраа нийцүүлээд нухаад, чангаагаад, сунгаад болсон бах тийм ээ. За одоо харин баримлын шавраа гарынхаа алхан дотор бөөрийн килөөд нэлээд сайхан бөөрийн килж жагаад за ингээд хавтгай болгоод за ингээд нар маань болчлоо. Нарны маань юу болох нь үндсэн хэсэг нь энэ улбар шараар бид нар юу хийх вэ гэхээр нарныхаа цацрагийг хийх юм байна. За тэгэхээр цацраг маань ямар байх вэ гэхээр 2 янз байна. За 2 янз. Нэг нь жижигхэн, нэг нь жоохон том, нэг нь жижигхэн, нэг нь жоохон том гэсэн маягаар хуваагаад жижиг том. За одоо эндээс эхлээд хийжээ. За тэгэхээр жижиг маань яах вэ гэхээр сайхан гарынхаа алхан дээр бүрэн килж хагаад за ингээд хавтгай болгоод за нэг юм. За нэг юм. За том маань гарынхаа алхан дээр бүрэн килж хагаад урт нарийнхан болгоод тэгээд үзүүр нь жоохон эргэж өгнө. За ийм 2 цацрагтай нар хийх нэ бит. За одоо ингээд ижилхэн учраас тийм ээ. Гээд хилээ. Цацрага бас хилээ. Тэгэхээр цацрагны маань үзүүр нь бол яах вэ? Нарийнхан байгаад эргээд байгаа тийм ээ. За тэгээд нарны цацраг учраас хүүхдүүдээ том, жижиг янз бүр байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг жигэд хийхдээ сандраад байх юм ерөөсөө байхгүй. За одоо нарандаа нүд хийн. Тэгэхээр нүдээ цоолоод за мөн гоё инээж хавруулъя. Хэлбэр гаргаж хагаад нөгөө жижиг хар за уруулаа ихтэй чигд нарийнхан явуулъя. За ингээд инээмсэглсэн нар ийм яах вэ? Идэвхтэй хөрхөн нарыг хийчихсэн.